За тэгээд дасгал минь, тамир минь. Одоо тамир л гэдэг байсан юм. Эхэллээ, тамир эхэллээ. Өмнө нь одоо зөвхөн гарын хөдөлгөөн дээр ажиллаж байсан бол одоо бүх бие рүүгээ анхаарч эхэлсэн. Багш маань хэлнэ бэлэгтэй багш. Хэтэрхий хүүхдийг нь тамирчул бол биеийн давж арчдаг юм а. Хэмжээнд нь байлгана. Бэтэх хичээ. Бэчэн одоо бүр улаараад шарлахаад заавал хүчтэй хүмүүс болж эцэг их таачандаа гэдэл тэрийг минь ачаад бэтэж улаараад байгаараа бүү сайн хийгээд шунаад байгаараа байх ёстоод нь л байлга гэж захин. Тэгээд яг 40 удаагаар өдөрт 4 удаа дасгалыг хийн бодож байна. Өглөө, өдөр, орой, нар шингэхэд 4 орой унтахад гээд ингээд 4 хувааж байгаад 40-оор 4 удаа дасгал хийн гэсэн үг. Нэг болчонга. Одоо таахны байтнас гээд хийгээд байдгаас өөр байгаа идэ. Өглөө 40 удаа гар дээр ингээд сүнэсэн бол өдөр 40 удаа сүнэ. Орой бас 40 удаа гэдэг би салгаж хийдэг байсан юм. Нэг дор тэгж ихээр хийхгүй. Бэйн дасгалыг тэгж хийвэл зөвөө гэж бэлэгтэй багш минь зааж өгч байлаа. 40-оос олон байх юм бол шөрөмсгүй дэлд хүрнэ. 40-оос бага байвал булчиндаа орохгүй. Цуссандаа нүжихгүй л гин. 4 удаагаар хийх юм бол амрах лугшгэн зэрэг цайд зүрх судсан чинь сайн л гэж байна. Охож байна уу? Одоо бид чам баяг ингэж гоё хэлбэртэй болох гэхээс илүүтэй хүчтэй, төсвөртэй болох дээр илүү их анхаардаг байсан юм. Одоо таахан нэг шүрмслэг дөө гэж ярьдаг да. Төсвөргүй, төвчээргүй том булчинд бол нэг дуртай биш дайны цаг учраас. Тэр чин ёстой төвхтэй. Юу нь бол амьдралд тийм их хэрэгтэй биш ээ. Тэгээд гэ юу хүн байх вэ? 40 удаа юм чинь л болов. Тэгээд аавыг нэрэхэд эцэг минь ирсэн. Тэгэхээр хөл маань ингээд өмнө нарийнхан байсан бол одоо арай дээр болов. Хондлоо бөхс. Хэлбэртэй болоод ирсэн. Гэвч энэ шилбэний булчин маань ердөө томордог. Гоё бөхс маань бол томороод л ирсэн. Эцэг минь тэгээд намайг чинь хараад л манай үрчин яасан сайхан нуруулаг болоо гэдэл гайхаад үеийнхэн дотрооч өндөр сайхан хүдээр би хаатай болжээ минийхөө. Чиний шөрмөс одоо сайхан тэний жихэллээ гэдэл баясалтай. Янга талбайч. 12 нас хүрлээ дээ. Хэдий тэр удаа өөрийгөө бэлдсэн байна. Бүх амьдралаа ярил дуусахгүй бизээ.
Чин ариун чиг түүхтэй хүмүүс шүү. Нэг тийм цол үрж тийм гавья байгууллаа гэж тааханд их яриад байх дураалгаа. Хэмээс ямар тааж өөрийн алдсан яагаад суралцаж байсан сургамжтай түүхэл ярих гэж хичээдээ. За тэгээд л эцэг минь. За одоо болно. Одоо чи тайчууд таачнаа. Тайчууд таачаад ёс жайг засаг төрийн эрдэмт суралцсан. Чөйн хүмүүнээс засаг сураад ёо хэрэггүй л гэв. Ямар тааж ёс тааны бусдын дээргээ тавихад эрдмээр дутхгүй боллоо доо миний үрэл гэж байна. Гэвч чи энэ хүмүүнээс нь засаг ёс сурчих юм бол ёстой төв бараадахгүй. Төвхтэй амьдралаар л амьдрна. Авир нийлэхгүй аддаарааштай загчин болно л гэж байна. Одоо танаа цагаар гэх юм бол энэ дархан эрдэнэт Улаанбаатар ч төвийнхэн гэдэл манай тэр тайчууд бааран борчхон тэр ч төвийнхэн арай соёлтой захын аймагуд нь болохоор өдөөнийхэн гэдэл ийм одоо нийгмийн нийгэм байсан юм. Ялгаагүй. Тэгээд маныг нь одоо хотын хүмүүс болох гээд төрт ёс соёл сургана гэдэг тайчууд руу мань гэрлүү мань аваад явсаа. Тэгээд л адаарааштай загчин болчихно гэдэл хэлсэн шүү дээ. Тэгэхээр эцэгтэй бэлгтэй багш бас тэгж хэлсэн шүү. Надаас нь ёс ерөөсөө бити сураарай. Гэртээ бол хоолоо хийхийг сур. Гаттаагаар бол харваагаа сур гэсэн. Бас ахыхаа үг хэллийг бүү сураарай гэсэн ч сонсоор нь байгаа. Би жаахан бузар үхтэй болчихсон шүү эцэг минь л гэв. Хоол хийхийг бас манд заасан шүү бэлгтэй багш минь. Хүмүүн гэдэг чинь эрч бай, эмч бай, хаанч өөрөө хоолоо хийгээд идчихэдэл байх хэрэгтэй. Тийм үү? Заавал мэдвэл зөхгүй сурах ёстой эрдэм гэдэгт чинь энэ хүнслэх ухаан гэдэг чинь ордог юм. Энэ эрүүл байх үндэс чинь ямархан хоол хүнс идэх үү? Яаж хоолоо хүнсэлэх үү? Хэдэн удаа ажилд идэх үү гэдэл эхээ чухаг эрдэм байдаг юм. Тэгээд л бузар өгсөр цаа бэлгтэй багшаасаа гэдэл эцэгтэйгээ ярьсан чинь эцэг минь наадах чинь чамд илүүдэхгүй. Чи энэ бузар өгсийг энэ ах шиг хэлж чадахгүй. Чаавас бодож байгаад хэлэх мартан үзэл гэв. Гэхдээ би өөр юм дуурдуу байсныг бодвол аваа юм ярьдаг болчихсон шүү. За тэгээд л гэртээ ирсэн. Эцэг минь орбаагатан эцэг минь том их баясалтай. Магнад өөрн инээмсэглээд л хоёр газар дээр үнсэж аваад л өөрөө минь өссөн байна гэд өнгө торцсон байна. Яасан сайхан юм хүүгээ их саналаа шүү. Хүүнээ их саналаа. Чамаг явуулах тончог дургу байсан ч эцээж мэлмэ
мөн байсан байна л гээд байна. Би ч нэрэ хөвгөн өр гэвэл хоёр янз байдаг юм. Хөвгөн гэвэл эцгээд уйрасан өр гэсэн үг. Хөвгүн гэвэл одоо гүүгээд эм зүсмийг найлдаад ихэд уйрасан гэсэн үг. Бэжин эцэг талаа илүү давмга дөөрэ чангсан өр. Тиймээс хөвгөн өр. За тэгээд гэртээд байж байтал хаан ах одоо хабуул хаан ах 10-т нийлүүлж өгнө л гэж байна. Нас нь болоогүй ч хэлээ. Нуруучин бол тэнцэж байна. Энэ 14 настангуудтай. Ер нь 14 хүрээд 13 хүрээд зэргийн сурлага эхэлдэг юм. Бидний цагтаа. Тайм байлдаанд нь явахгүй ч байсандаа өрх хотолдоо байхдаа тэдэнтэй чи сурлага нийлж байл гэсэн. Тэгээд л хаан ах. Би чамааг нь сонсон хатаа минь. Уга доттог шоогоо. Авирашин доттог шоогоо хүүхэд аль болооч өсөөд байна гэсэн. Чи минь түмэнтэй хамт байж л сурлага дүүргэхгүй бол доттор авиртангууд нь зовчихдаг юм аа. Тэгээд ч таашин хүү дуугуугээд байх юм бол эцгээ чинь дараа залгамж халаан хэцүү болон шүү дээ. Хэдий чи ах トゥ олонтой ч гэсэн хүмүүний амьдрал нь хаашаа ирэхийг мэдэхгүй. Иймээс манийхүү үгтэй болоо, үнэнтэй бол. Кэдэл харбагаас минь 10 тууттай 10-тад нээлүүлээд хайчихсандаа апуу хаан ах маныг анхлан 10-тад нээцүүлж байсан юм. Тэгээд л бас өөрийнхөө болчархан хот туулаага тэр 10-тад нээлүүлж байгаа юм аа. Тэр хот туулаач нь бас надаас нэг насаар нэг хавар дүү юм. Тэгээд л хоёр жаахан юм. 14-15 настангуудын анхлах 10-тад нь орж байгаа юм аа. Чаваас ичтэй. Хот туулаамаач бас бэйн өндөр одоо бас том биетэй үеийнхнээсээ өсөлт нь төрүүлээд эхэлж гисэн. Эрт эхэлж гисэн. Бэж бас харваа намнаа гээд хэрээр гүйж байхдаа жаахан бахан бадрон болчихсон. 14-15 настай тайчууд энэ боржооны хүүхдүүдээс нуруугаар бол ёо жижигдэхгүй байгаа юм аа. Та манай цагт чана тайчууд боржон баарангийн одоо хүүхдүүд нь илүүтэй том биетэй байдаг байсан. Бус аймагуд аваад бол. Тэгээд л 10-тад орцсон чинь биеэр бол нэг жижигдээд байхгүй ч хэлээд бодлоороо бол жижигдэн шүү дээ. Тэд чань бол хүүхэн шуухан ярина. Өрөндгөн сүү эхнэр мэхнэр гэдэл ярин шүү дээ. Бэд хоёрын чинь хоёул нь бол орж ирээг чааваас нөтэн зүүдэн ч байхгүй. Ханийн тэнгэр нь ч хараагүй. Үрийн тэнгэр нь ч үзээгүй. Хоёр нэг жаах юм байгаа байхгүй юу? Тэгээд яста гайхан шүү дээ. Тэд нэрийн яриаг нь сонсоод бол тэр яста сайхан
Тэр ёстой хөөрхөн охин. Энэ охинтой өндгөн сүүтэй болсон. Тэрнтэй сүү тавьсан юм байна лээ. Эцгэн гэдэл. Энэ жилд бэртэй болох юм шиг байна гэдэл. Тэр яриа нь бол бид хоёр ёстой тэр хол жилийн явдал шээ. Ёстой нэг тэртэй хөгшин болчоод үйлдэх юм шиг санагдана. Тэгээд 10-ын цэгцэг нэг сар сураад хаа гэд 10 цалалгүй нэг сар болсон. Тэгээд хүрээ хотолд байхдаа энэ бараан дээлтэй сохор хүнийг харуулж гэдэг тушаалыг л авлаа. Одоо тэр зүү тавуу гэдэг подкастт яриад байгаа тэр нэгүүдээ оваагаад онгод ээж яриад байгаа шүү. Хүмүүн байх таавал тэр хүмүүнийг тэмчих мэдэхгүй дуулахаас цаашгүй онгод болчоод би ч юм бас ихээ судалсаа. Тэр хүмүүний чинь тэгээд хабуулхан харваал гэдээ байгаа юм чи. Би ч юм бас гайхан шүү дээ. Тэр зовчихсан хүнийг харуулж яах юм бэ гэхэд л одоо дайнд өгөхөд байсан юм. Дайнд өгчихсэн байхад ч хүүхэд байна уу, хөгшин байна уу, сохор байна уу, доглон байна уу, ёор хамаагүй бүгд л бэлтгэл хийн шүү дээ. Тэгээд л хабуулхан хэлнэ. Ямар та нарыг харуулж алгасан биш та. Энэ мунц цуцмаар нь онож байхад л болно гэдэг. Энэ уртаа зөөл өвчтэй эсхийгээр ингээд зөөл өвч хийчихдэг юм. Түүнийг нь мунц цуцм гэдэг байгаа юм. Танаа даалгаварч байна. Энэ шүү л гэж байна. Хабуулхан. Тэгээд заавар чалгаагаад байгаа юм. Хүм бүхэн өдөрт 100 сум 50 та нар амьд хүн онож байхад эрэхтэй сургалт болон тааханд гар хөлийг нь харин битээ хугалчаараа үүлэн цалгартчихна. Нороо биегээд бэртэхгүй газраар нь зовлон мэдрүүлээл гэдэг байна. Энэ таахны анчин тоглолч хөөл гэн. Одоо тэр сохор хөвч байна. Надаас авас нэг хоёр ах юм уу да, 2 урвах ч юм уу. Тэгээд тэр хөвчин тэр хабуулхан ахын галчийг нь хийдэг байсан юм. Галыг нь түлнэ. Хааны дэргэд байдаг тийм хүмүүнүүд байдаг да. Тэгээд би одоо энэ хүнийг хаана нь харуулах ёстой юм бэ гэд асуу. Тэгсэн чинь өнөө сохор хүнийг хаанах ингээд хажуудаа зогсоож байснаа. Гараа ингээд цавуутай 3 өнгийн будганд хийгээд шар өнгийн будганд нь хийснэ. Энд гэдгийн цээж нөрөнд тэмдэг зааж өгөөд дарж өгөөд энд ингээд оноо гэдэг улаан будгаар нь энд онож болохгүй гэдэг ингээд гар хөл дээр нь будгаа түрхэж гэж байгаа юм. Ногоон будганд нь гараад үрснэ. Энд онох юм бол таахныг нь алзын шоо гэдэг. Одоо хүний нөгөө имзэг эрэхтэн шүү дээ. Эрийн байр руу харуулж ёор болохгүй. Тийм соёл бас байна шүү дээ. Эдий таны бэлтгэлж хэлээд.
Ингээд албад чинь зөвхөн тэр шаар тэмдэглэгийг л онох ёстой болчихсон гэсэн. Энэ тэмдэглэгийг л ондог болчих юм бол би та нарыг шагнаа л гин. Өөрийнхөө агтан сүргээс шилүүлж байгаад авахыг нь зөвшөөрнө л гин шүү. Тэгээд л хаан аха хэн шүүх юм бэ гэхээр Абул хаан ах. Энэ манай дэргэд байдаг хүү. Тиймээс надад энэ хэлнэ. Хэд оногцноо хэлнэ. Би та нарын хэн хэд оноод байгааг нь сонсч хань энэ хүүхдээс. Энэ сохор хүү айгу надад ийм сонсголон сайтай. Соннор сайтай. Хэний ном, хэний чавхтас гэдгийг нь мэднэ. Хэрвээ бүр өөрийгөө онсон гэдгээ нотлмоор байх юм бол будагтай мунцагтай сумаар нь оноод бай. Би хаан хэд онсныг нь тоолж байгаад таахныг шагнаа л гэв. Хэлээд өнгөрч өгсөн зүйл учраас нь яриад байгаа шүү. Ямар их зовлонг туулж тааханд энэ улсыг нь үлдээсэн мэдээ дав. Тэр өвгнийх нь сургаал номлуудыг нь айл дуруудыг нь соннортож байцгааварсан мэн. Тэр зөв тавуу гихчийг нь сонсоо. Тэр бичиглээд байгаа судар номуудыг нь аваад уншиж бай. Тэгээд л өнөө сохор хүн одоо сонссон юм уу? Сонсоогүй юм уу? Баймаа мэдэхгүй. Ямар тааж. Сонссон л байлгүй дээ. Бид нар дундал байхад нэг юм хэлсэн. Тэгвэл өнөө сохор хүн жаах вэ? Тэгээ тэмдгээ тавиулж чадал. Аргалтаа явлаа, модонтоо явлаа гэдэл яваад л өгчихсөн учраас дараад нь өөрт нь хэлсэн эсхийг мэдэхгүй. Тэгээд л хэзээ онох вэ гэж асуугаад Абул хаан ах. Бүхэл цагт 100 он гэдэг чана. Энэ хүмүүний явдал суудал гүйдэл бүхэл газар та нар байх шаардлагатай болно. 100-аар хүргээгүй бол бэн үнээс сонсож байгаад та нарыг айхтар шийтгэн шүүлгээд бас сүрдүүлчихэн гэсэн. Яаж шийтгэх юм бэ гэд асан шүү дээ. Тэгтэл хаан ах. Дуттуудуулсан тэр өдөр чинь та нарыг явгнаар нь ус зөөлгөнөө л гэлээ. Ямар ч морихгүйгээр ус зөөлгөн шүү л гэсэн. Хүүхэд байсан юм чинь ус зөөх ажил чинь төвхтэй ялтай шүү дээ. Түүний оронд таалгсан харуу гэдгийг нь л хийгээд байж байсан дээр. Тэгээд чагн лавха бодсон нь дээр идэ. Тэгээд юм ус вэ гэхэд хаан ах, Абул хаан ах бүхэ хаттыг угаалгах ус зөөлгөн шүү л гэж байна. Хайл болгонд та нар 10 удаа том намбгаар одоо хойгон гэсэн үг ус зөөж байж хаттын угаалгын усыг нь олж ирнэ шүү. Тэрийг та нараар хийлгэн. Энэ ус чин хөвүүдээр хийлэхгүй л гэж байна. Хитцүү шүү дээ. Одоо тэр борчхон өргөний бүхэл айлын усыг нь гэсэн үг шүү дээ. Хэдэн айл байгаа билээ дээ. Тэгээд л хаттууд чинь ядаж байгаад ямар том намбагтай байдаг билээ дээ. Гадна намбаг дүүргээ
Дотор намбог дүүргээ гэвэл ёстой зовлонгоо гарна идэ. Тэмээсэл та дуttaахгүй сум тавихыг л эрхэмлэн. Хээ өнөө хүүний хүмүүний жан сохрыг жан ихэ зовоос тэр зовлон тэр яаж тавч туулсан юм. Ёстой өвдмөр гэвчиг нэ харахгүй бол бас болохгүй шүү дээ. Тэгээд л явж байхад нь нөгөө шагналын ахт нь бодогдоо салахгүй. Ёстой одоо танаа цагаар төсөөлвөл хамгийн гоё хөлөг унаач нь юу байна? Тэр саанд нь байна уу? Чип нь байна уу? Тэр чинь ингээд яваад байгаа юм шиг харагдсан шүү дээ. Агт болчл манд харагдана өнөөгч. Тэрийг онцох юм бол тэр агт маних болно гэдэг төсөөлөгдөд. Тэгээд нөгөө шагналын агт нь бодогдоод өөрийнхөө хүчээр олсон юм өндөр хаанаас нь шилсэн агт байгаа юм гэдэг. Аав та хэлэхэд аав минь баясан даа л гэж бодогдоод л. Шүр наавыг хаал баярлуулах гээд байгаа юм. Хааны тэр хамгийн шилдэг агтыг нь аваад аавдаа өгнө л гэж би бодсон тэр үедээ. Тэгээд л яг тавьсан бүх сум тэр шар тэмдэгт нь л байлахыг хэлж байна. Харвах болгондоо л баясаад байна шүү дээ. Тэр хүмүүний чинь тэгэж их зовж байгааг нь жаахан хүүхэд байсан юм болохоор сайн мэдэхгүй бас. Аав та заавал хааны хамгийн шилдэг агтыг л авч өгнө. Аав минь надаар бахарх нь баясан гэж бодохоор л илүү сум тавьсан ч яах вэ? Бэйдэн л 100 удаа оноход л болно гэдэг. Ёстой мөр ирж туул аавалдаг шиг яста байгаа бүх хил үйдэ харамхыг нь эрхэмлдэг байсан юм да. Оттуулаа бол өөдмхэ 100 сум 50-аад онох уу онохгүй байна уу хамаагүй. Тоглоод наадаад барилдаад лаалгуулчих нь. Би ч нөө ахта аавда авчих гээд харваад л байна шүү дээ. Аавыгаа баясгах билгийг өөр олно гэдэг чинь яасан сайхан билээ дээ. Тийм бид дээ. Таахан одоо өөрсөн дээрээ төсөөл. Тэр чи өдөрт 100 яг оноод байх юм бол тааханд тэр хамгийн сайхан хөсөг тэргийг чинь хаан бэлэглэн. Танаа цагийн тэр ерөнхийлөгч гээд байгаа ч юм бэлэглэн. Тэр саанд гэдэг машиныг чинь. Чи онохгүй бол харин маш их ус зөөн мөргүүгээр ингээд нам хадуулаад өнөөдөр төшөглээд зөөн гэд боддоо алийг нь сонгоо гэвчгнэ тэр сохор хүмүүс маш их өвдөлт мэдрэн шүү дээ. Өөрөөс нь дуулах нэ хуугарч үзээгүй хавираг гэж байхгүй. Бүх хавираг нь хуугараад гинг чэжвчтэй онтон шүү дээ. Өө тэрний сэрүүн байна уу онтож байна уу хамаагүй онтож байхад нь хүртэл харна. Дан тийм л байдаг. Тэрний онтож байна уу сэрүүн байна уу хамаагүй. Ногоороод онтож байвал чамайг харваад лаална шүү дээ. Таны цагт тийм бид. Тэгээд яруу манаас болж төвчээр гихч эрдэмтэнд нь суралцсан гэж айлтаад байна шүү. Монгод болчиход уулзсан юм.
Бааж байхдаа барыг нь авсан. Чөний ачаар л гээд байна лаа да. Манай цагт ч нэг тийм алдартай одоо үлгэр байдаг байсан юм. За тэр нэгүүдээ аваан готчоон абуулгаан ахаг нь ухтаг тэнгэр болдог гэж ялаа. Тагж яваад ам золбож гараад тэр гойлон буюу одоо тэр солонгон орнолоо явчихсан юм байна л. Тэгээд бааж байхдаа тэгээд бааж байсан гинэ. Тэгтэл айхтар том бар гараад ирсэн гин шүү. Тэгээд өнөө барчин архираад л ангаагаад дайрнэ. Тэгтэл Карло амлуун ингэж гараа хийгээд хөлний угнаас нь тас сатгаж байгаад хөлийг нь суг татгаж алсан гэд байгаа юм. Шүр нараатныг ингээд хөлнийх нь угнаас нь атгаад бадцчаад хазж чаддаггүй юм. Тэгээд жаахан тамиртай бол хөлийн суг татгаад л өгчихдэг юм. Манай цагт чин дээр оваагч өгнэж байна. Тэр бааж байхдаа баралдаг түүх нь их сонирхолтой алдартай байлаа шүү дээ. Язгууртан бид нар ч өөж нөгөө баралдаг түүхээ яриад өгөө гэдэл хөхрөөд л сон шүү дээ. Чамсгий.